Намайг Төмөрч өдрийн уянх Тамир гэдэг. Төмөрч өдөр Оюунтия гэх хоёр хүний дунд охин болон мэндэлсэн. Өвөөгийнхөө анхны зэ маш их энхри охин байсан. Тэгээд өвөө маань эргэж ирсэн гэд хүмүүс ярьдаг шүү дээ. Эцэгийнхээ эргэж ирсэн гэд. Тэгээд 25 наснда одоо өвөө чи эргэж ирнэ гэд гарсан охин маань. Тэгээд яг өвөө шиг маань юм хариуцлагатай юм бай. Үнэнч, зарчимч, хариуцлагатай гэсэн гурван үгээр тодорхойлно доо охин. Маш их зүйлийг санаачлаад тэгээ тэрийг зохион байгуулах маш авьяастай. Ингээд залуучдын дунд бол маш олон зүйл санаачлаад ингээд хийж байгааг нь би зөндөө хартдаг л да. Манай охин ч Монгол Улсын их сургуулийн харилцааны сургууль төгссөн. Дараа нь эдийн засгийн чиглэлээр бас Монгол Улсын их сургуулийг төгссөн. Буруу зүйл хийвэл тэрийг засаж өгч яадаг, дандаа шин санаагаар ингэж хүнийг дэмжиж яадаг, сэтгэлээр унсуу идчихий чадна штэ гэж босгож чаддаг тийм сайн одоо найз маань байгаа. Найз шиг байж чаддаг хүмүүсийг одоо ер нь бол гүйцэтгэл хийх түвшнийг нь өндөр болгодог. Манай гэр бүлийн үнийг Эрдэнэ хоёрын цэвэгмэд гэдэг. За тэгээ бит хоёр анх 2001 онд хүүхэд тахта танилцчихсан. Тэгээд 10 жилээсээ хойш үерхэд одоогоор ер нь хамт амьдраад 15 жилийг өнгөрүүлсэн байна. Анх 2019 оны 12 сарын 1-ний өдөр GSI гэх энэ гайхалтай байгууллагын талаар олж мэдэж сургалтанд нь сууж исэн. Гайхалтай гэр бүлийн одоо нэгэн гишүүн болж орж исэн. Тун утгагүй GSI дорны салбар байгууллагыг одоо өөрийн итгэл үнэмшлээр манлайлахаар бэлэн болцсон байна. GSI дорны салбар байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг бидний дундаас хамгийн одоо бага нь байсан. Яг өөрийнхөө яваад өнөөдрийн GSI-ийн бас ингээд ерөнхийлөгч гэдэг эрхэм цолыг аваад хариуцлагатай албыг хашгаад байж байгаа хүүхдээ. GSI байгууллагт ер нь бол маш их цаг зав зарцуулдаг. Тэгээд энэ болгоны ард гэр бүл маань бас байдаг. Хань маань, за мөн аав ээж маань, эгч маань бас маш ихээр дэмждэг. Тэгээд эмэгтэй хүнийхэн хувьд ч гэсэн ганцхан ажил гэхгүй, за мөн үеийнхаа залуучуудтай бас хэрэгтэй зүйлд явж сурч хөгжиж байгаад маань ер нь ар гэр маань маш сайн дэмждэг. Тэгээд гэрийнхэндээ бас давхар баярлаа гэж хэлмээр байна. Дойр хоолой хасч ирээд өөрийнхөө ажлыг хаяхгүй, ээжийнхээ ажлыг хаяхгүй, захирлынхаа ажлыг хаяхгүй, нэхлэнгийнхаа ажлыг хаяхгүй байжгаад энэ бүхнийг зэрэгцүүлээд хийж чадсан миний охин цаашдаа ч чадна гэж охиндоо итгэж байгаа. Нийгэмд энэ хийж байгаа залуучдын төлөө хийж байгаа энэ ажил нь бол маш үр өгөөжтэй явж байгааг нь харахад бол одоо багш хүний хувьд л сайхан тийм багталтай л байдаг. 2026 онд Дорнод аймгийн одоо GSI-ыг манлайлж ажиллах болсонд нь амжилт хүсье. Тэгээ миний найз чаднаа үзүүлээд өгөөрэй. GSI-ийн карьерт нь, гэр бүлд нь, бизнест нь эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Амжилт. Хүүхэд чиг уянгаад өнөөдрөөс өндөр амжилтыг дахин хүсье. Тэгээд GSI дорны салбар байгууллагын бүх гишүүдэд 2026 онд нь ажил хөдөлмөр амжилтын дэдийг хүсье. Эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа. Дорнотын талыг сэрээж байгаа GSI-ийн гишүүд залуучууд бүрдэж байна л гэж ойлгож байгаа шүү дээ. Нэг жил хэдий богинохон хугацаач гэлээ бид бүхний хамтдаа инээлдэж, хамтдаа хийж бүтээсэн ажлууд, хамт өнгөрөөсөн тэр маш олон цагууд маш их байдаг. Мөн бидний зүрх сэтгэлд нэмэн дурсамж болж үлддэг. Тэгэхээр 2026 оныг бүгдээрээ дурсамж дүүрэн, хайр дүүрэн жил байлгацгаая. Бүгдээрээ жаргалтайгаар жисгэд цэцгээ гэж хэлмээр байна. Баярлалаа.